Гэвч хүчний хувьд тэнцвэргүй тул Японы Квантуны армийн эсрэг монголчууд дангаараа эсэргүүцэн тогтоох аргагүй байлаа. 30 оны үеэр Монголд гадаад болон дотоод байдал улам хурцдсан тул хил хамгаалалт, харуулын анги салбаруудыг өөрчлөөд улсын хилийг хамгаалахаар мэргэжлийн цэргийнхэн гарсан байдаг. Монгол улсын хил хязгаарыг ер нь түгшүүртэй байдал бий болох нь бол тов тодорхой болж ирсэн. За ингээд энэ үед л айл болохоос дайн болохоос зайлс хийж хил дээр буун дуугарахгүй. Японы цэргийн удирдлага хөлсний цэрэг ашиглан хилийн дагуу үе дайран өдөөн хатгалга хийж хилийн хамгаалтыг танддаг байлаа. 1935 оны 1-р сард Японы тагнуулын толгой анги Монголын хилийн застав руу дайрсан ч эрэлхий хилчин дайчин Шагдрын гонгорын шаргуу эсэргүүцэлтэй тулгарчээ. Японы 10 орчим зэвсгэлсэн зэрэгтэй байлдаж эх орныхоо хилээс хөөн гаргасан. Энэ Шагдрын гонгор бол одоо Монгол улсын анхны баатар. Тэгэхээр би тэр одоо энэ ч зөвхөн 39 онд ихээгүй л энэ одоо 30 хэдэн оноос л өдөө хатгалт юу гарсан. Хилэн дээр будаан гарч энэ одоо аав ээжнүүд ярьж ил байсан. Тэгээд ярианаас нь би сонсч ил байсан. Бидэнтэй бол нэг хийхгүй л дээ. 1939 онд Алтан гэрэл 7 настай байжээ. Аав нь адуу малаа харахаар өдөр бүр хил рүү явж орой 9 мэндэрэгт нь хүүхдүүд нь баярлан угтдаг байлаа. Ер нь тэр Японы онгоц чинь их хурдтай, ер нь их нарийнхан дуутай, ёнгийн шонгонсон, их шомбот доошоо ордог, хогсоод дэшээ гардаг. Энийг би бол тодхон санаж байна. Тэгээд бөмбөгөө мулцдаг. Өөр харж байсан болохоор би одоо тэнийг хай мэдчихээн. Тэгэхээр ч ухаа бид бөмбөгийн тоос шорон тогтол дарагж явсан. Тэр үед 7 настай Алтан гэрэл хүүд Япончууд тун утахгүй Монгол руу дайрна гэж томчууд нь ярьдаг байлаа. Гэвч монголчуудад туслахаар зөвлөлтийн арим хүрэлцэн ирсэн юм.